өнөөдрийн орогийнхаа миний блогтой тавтай морил. За өнөөдөр би дахиад нэгэн зан чанарын талаар токсик, өөрт маш төвөгтэй, өөрийг үнэхээр зовоодог, өөрөө ч мэдлгүй өөрөө зовдог, тэрийг яагаад би өөрийгөө ингэж зовоогоод байгаач ойлгодоггүй. Тэр одоо маш токсик, бусдад хор хөнөөлтэй тэр зан чанарын талаар ярих болно. За энэ зан чанар бол бусдад атаархах, өш хонзон санах, бусдад өөрийгөө харьцуулах. За энэ зан чанар бол маш хортой. Хизээж та битгий өөрийгөө бусдад харьцуулж, бусдын тэр сайхан зан чанарт нь өөрийгөө битгий харьцуулж өөрийгөө доош нь хийгээрээ. Сэтгэл готролд ороорой гэж хэлмээр байгаа. За би энэ дээр нэг амар хөөрхөн жишээ ярьж өгье. За 10 жил тахад манай ангийн охин намайг том хамартай, том нүдтэй, том духтай айгу шоолдог гэсэн байхгүй юу? Тэгээл том хамарт ч юм уу, том духт ч юм уу, том нүдтэй гэл айгу шоолдог гэсэн. Тэгээд би тэрнээс айгу ичдэг. Тэр бүлийнээс болоод ингээ нэрэл би амар ингээл толон дарахаар нэрэл би амар том духтай, том нүдтэй харагдаал өөрийгөө голно гэдэг чинь бүр үнэхээр байж болохгүй зүйл. Өөрийгөө голох. За өөрийнхөө голоод ирж ийнэ гэдэг чинь өөртөө итгэлгүй болоод ирж байгаа байхгүй юу? Өөртөө итгэх итгэлээ алдаад ирж байгаа. За өөртөө итгэх итгэлээ алдах нь таны ажил, мэргэжил, карьер бүх юмд чинь нөлөөлнө. Хизээч та нэг алхам би энийг хийж чадна гэж уршаа явж чадахгүй. Дандаа хоошоос би чадахгүй болов уу? Би тийх болов уу гэж дандаа хоошоос суух болно заяа. За тэгээд 10 жилээ төгсөх жилд манай ангийн хөвгүүд нь октооддаа захиа өгсөн баггүй юу? Тэгсэн чинь надад нэг захиа амар хөөрхөн захиа ирсэн. Тэр захиа нь болохоор чи амар хөөрхөн ботго шиг нүдтэй шүү. Чиний бүх юм чинь ингээд жижигхэн амар хөөрхөн өөр чин таарсан. Чи ингээд миний харж исэн хамгийн манай ангийн октоодаас миний харж исэн хамгийн хөөрхөн охин. Тэгээд яг байгаа чинь надад ингээд айгу таалагддаг шүү гэсэн утгатай тиймэрхүү захиа ирсэн байхгүй юу? Тэгэл би тэр захиаг аваад анх удаа би эрэгтэй хүүхдээс тийм захиа аваад би бүр өөртөө итгэх итгэл бүр 100% нэмэгдсэн заяа. Би царайлаг юм биш үү? Намайг эрэгтэй хүн ингэж бодож штэ. Миний эсрэг курсны хүн ингэж бодож байгаа юм чинь би царайлаг юм байна гэж бодоод тэгээ тэр чигээрээ ингээд амар өөртөө итгэх итгэл нэмэгдсэн заяа. За нэгдүгээр, хоёрдугаарт нь манай аав намайг төрсөн цагаас нь эхлээл дандаа миний охин царайлаг, миний охин хөөрхөн, миний охин аавшгэ гой нүдтэй, аавшгэ царайлаг, миний охин хөөрхөн гэж байнга хэлдэг байсан болохоор би бас ингээ миний өөртөө итгэл нэмэгдсэн заяа. За энэ хоёр бол миний ингээд би одоо хүртэл би өөрийгөө үнэхээр царайлаг, одоо хөөрхөн нүдтэй, хөөрхөн хамартай, хөөрхөн уруултай гэж боддог байхгүй юу? Тэгээ бус хүмүүс намайг юу гэж бодох нь хамаагүй. Зарим хүмүүс намайг царай муутай л гэж боддог ах. За тэгээд энэ зан чанарууд нь хүн та хэрвээ хүнээс ингээд сонсох юм бол та өөртөө ингээд маш хор уршигтай. Хэрвээ танд энэ атаархуу зам байдаг бол танд өөрт чинь ингээ айгүй төвхтэй. Дандаа хин нэгэн илүү байгаа юм шиг, хин нэгэн таны урд яваад байгаа юм шиг, хин нэг доор орчих гээд байгаа юм шиг, бусдын доор орохгүй юм шүү гэдэг бодол нь таныг өөрөө чи ядраанаа, өөрөө чи иднэ. Дээрээс нь хүнд атаархах, хүнд өс хонзон санах, хүнд муу санах, хүний бодоогүй юмыг бодож явах шиг муухай юм байхгүй. Тэр нь таны ирээдүйн сайхан амьдралыг чинь блок хийн, буюу үе удмын чинь блок, хүүхдүүдийн чинь сайхан явахыг блок хийнэ. Тийм болохоор ер нь бол бусдад төвөг удахгүй л амьдрах хэрэгтэй. Бусдтай өөрийгөө харьцуулж яах юм тийм үстэй. Тэгээд пластик сүржир хийж байгаа, хамар хийж байгаа хүмүүс ирээдүйд тэд нэр ямар хор уршиг нь гаж нөлөөг нь ирээдүйд мэдрэх болно. Тэгэхээр натуралаараа өөрөөрөө байгаа таны одоо бурхан танд зориулсан нэг тийм давуу тал чинь байгаа заяа. Тэрийг олж илрүүл, тэрэн дээрээ ажил. Тэгэх юм бол та хинээж хамаарахгүй хин намайг юу гэж бодох вэ гэж яг одоо бичлэг дээр хэлсэн шиг хин намайг юу гэж бодох бол гэсэн бодохгүйгээр та өөрийнхөө амьдарч эхэлнэ. Тийм болохоор өөрийнхөө амар амгалан л амьдрах хэрэгтэй. Тэгээд за энэ ингээд миний сүүлийн байгаа. Тэгээд энэс хойш чадвал оруулна, чадахгүй бол ингээд таалаанд ороод би ингээд хэсэг таг болно, чимээг болно. Тэгээд тийм болохоор та бүхэн миний бичлэгүүдийг үзээд ноороо фэйсбүүкийн минь дагаад баг рилж оруулж чадахгүй бах. Би мэдж байгаа ямар их хүнд өвдөлт
байгаа гэдгийг би өөрөө мэдж байгаа учраас тийм болохоор бүх хүн өөртөө гэсэн одоо асуудалтай байгаа. Тэрнтэй өөрийнхөө асуудлыг ч харьцуулах хэрэггүй заяа. Тань тохиолж байгаа таны зовлон гэж харж байгаа зүйлийг бусдын зовлонтой харьцуулах хэрэггүй. Та өөрийнхөө зовлон бусдын зовлоноор харьцуулах. Миний гайгүй юм биш гэж бодох ч хэрэггүй заяа. Зүгээр л өөрөөр амьдр. Тэгээд маргааштай итгэлтэй эрмэн зоригтой амьдр заяа. Баяр таа.